Одон дөр суух тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Монгол бүхэн гайхамшиг нэвтрүүлгээ хүрэхээр хөтлөгч ганц өөх бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаарыг эко үйлдэлийг ногоон оноогоор ногоон оноо байгаль төрийн бус байгууллага болон аюулгүй байдлын төлөө хамтдаа ураатай Forward Motors ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон дөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостелгооны Одон радиогоор хүрч байна. За өдрийн мэнд гэнэ. За өдрийн мэнд хүргэе. За Монгол бүхийн түүхэнд одоо тэмээтэй холбоотой хочтой гэх юм уу тэмээтэй холбоотойгоор бүхчүүд дундаа нэр алдар нь үлдсэн ард түмэнд нэр алдар нь үлдсэн хоёр хүн байдаг. Нэг нь бол буур жамин гэж бид бүхэн мэднэ. А нөгөө хүн нь болохоор өнөөдрийн ярих гэж байгаа тэмээ өргөдөг жаминдорж арслан гэж байгаа. За тэмээний талаар ярих юм бол би сая энэ өвөл их тэмээтэй нутгуудаар их явлаа. За тэгээд Өмнө Говь аймагт би чинь Хам богд суманд яг тэмээний баяр гээд тэмээний баяр дээр анх очив нэг сард. Тэгсэн чинь тэнд үзэхэд би нэг Галбын говийн улаан тэмээ гэдэг тэмээг анхаарч байгаа байхгүй. Би тэмээг зүгээр урд нь энэ тэрэлжүүрийн явж байхад зураг даруулдаг тэмээ. Тэгээд энэ элсэн тасархай хавцаа байж явж байхад бас таардаг тэмээ байдаг шүү дээ, тий. Тэрүүгээр төсөөлдөг байсан. Тэгсэн чинь Монгол орн чинь хид хідэн үйлдвэрийн тэмээнүүд байдаг. Тэр дундаа тэр Галбын говийн улаан гэдэг тэмээг тэнд анх удаа үзсэн. Би хизээч адуунаас айж үзээгүй хүн. Би ер нь бол эмнэгч бай, ямар ч бай адуутай бол ер нь л ирээ үзчих гээд ядгийг. Тэгсэн чинь би тэмээрөө би ойртож чадахгүй юм бэл. Тэгээ ингээд 200 300-ын тойруулаад уйдсан багт голд нь орж зур дараалах гэдэг байгаа байхгүй. Орж чадахгүй байх тэр гол руу. Тийм үү. Ойртохоос. Тэгээ одоо манай энэ тааз мааз чи ер нь би ингээд гараа өргөө зогсоод ингээд би одоо энэ бурамтаг гэдэг чтэй те энэ одоо ногт гэдэг юм уу. Ногтныхын доороос би ингээд барьж чадахгүй. Тим хэмжээний том. Дээр нь гараад мордоод би уртлын бүхийг тэрвэрх гээд ингээд миний гар хүрэхгүй байсан гэдэг бодлоо. Тийм одоо Галбын говийн улаан ханы хэцийн хүрэн гэх мэт тэмээнүүд бас байдаг. Үзэсгэлэнтэй гой том биетэй те үйлдвэрийн чиглэлэнтэй сүүний ч гэдэг юм уу одоо ноос ноолуурны ч гэдэг юм уу эсвэл одоо махны ч гэдэг юм уу чиглэл үйлдвэр байдаг юм бэл. За тэгвэл энэ хүн яаж яваад тэр тэмээг өргөцсөн юм бэ? Тэгээ ямар тэмээг өргөсөн юм бэ гэдгийг хэдүүл өнөөдөр мэдэж авах юм. За тэгэхээр түүний одоо Монгол улсын арслан учраас мэдээж энгүү хүчтэн байх. Хаанаас ирснийг нь эхлээ мэдэж авъя. За Бямбын Жаминдорж гэж хүн 1931 онд Булган аймгийн Сайхан сум Булганы сайхны аргил гэдэг шүү дээ. Булган аймгийн Сайхан суманд нарийн хөрөмт гэдэг газарт төрсөн. За багада эхээсээ өнцөрч аав болон ээжийнхээ төрсөндөө чүлтэн урт насны нарынхаа халамжинд баг насаа өнгөрөөсөн ийм хүү гэж. За эцгийнхээ талаас тэр эхийнхээ талаас тэр аль альнаас нь бүхий удамтай байсан гэдэг. За тэгэхээр энэ хүү бол цаашдаа одоо өгөгдлөн байгаа юм чинь хаач зайлахгүй л гэсэн үг юм бол тий. За тэгээд баг наснаас л хөдөөгийн хүмүүсийн нэгэн адил үе тэнгийнхэнтэйгээ барилдаж дээл хувцас оролцож өссөн. За үеийнхнээс хамаагүй өсөглөн том биетэй хүүхэд байсан гэдэг баг насыг нь. За багаасаа бүхэд дуртай 18 19 настайдаа одоо бүх сайтай гэдэг энэ сайхан сумын наадамд барилдаад тэнд ч бас зүгээр бүхчүүд байхгүй сайн бүхчүүд байдаг нутаг байх нь шүү дээ. Гэтэл тэнд 3 4 давдаг болсон 18 19 байх та сумынхаа наадамд. Ингээд 1951 онд одоо 20 нас хүрмэгцэн цэрэг татсан байх нь байна. За 51 онд цэрэг татаад Улаанбаатар хотод хязгаарын цэрэгт алба хаахта 3 жил өвөлтөн ууланд мод бэлтгэж зун нь туул голоор сал урсгаж мод бэлтгэх ажил хийсэн нь түүний бие бэлтэр хийгээд хүч чадлын өсөлтөнд онцгой нөлөөлсөн ажил гэж байгаа. За энэ сал урсгах гэдэг энэ ажлыг болохоор хэдүүлээ ингээд санчуул зүгээр баг. Аадар анир нэвтрүүлгээр дамчаагаан дугаарыг хийж ирсэн. Дамчаагаа хэрэгт холбогдоод л үү дээ. Тэгээд нэг хоригдох хэрэгтэй болдог тий хоригддаг. Ингэж хугацаанд мод бэлтгээд туул голоор урсгаад амгалан тавьчихдаг. Амгаланд болохоор тухайн үед нөгөө юутай нэг мод боловсруулах үйлдвэр юм уу нэг тийм газартай. Тэгэхээр туул голын их рүү буюу одоо энэ хинти минти тийшээ одоо ороод тэндээс одоо нойт модууд бэлдээд тэгээд туул голоор нь урсгаад наашиг авчирдаг. Машинаар тээвлэхээр хол тэгээд дийшээ одоо мөстөө хөлдсөн үед бол очиж авна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр очоод одоо өвлжингөө бэлдсэн модоо дулаан оруулаад гол урсгах цагт нь урсгаад авчираад амгалан тавьчирдаг тийм ажил. За тэгээд би ч багада аавтайгаа их мод чулуунд явж өссөн хүүхэд. Тэгээд яг модны хүнд гэдгийг бол мэдж байгаа. Үнэхээр нэг юм цул хүнд юм да. Тэрээс нь зүгээр унгаачаад бас бэлдэн гэж нэг хам ажил байгаа. Одоо нэг ярлан тэгэл цагаалн магаалн ихэмжлэн чирч мэрээд аваачаад. Ингээд ямар ч энэ хүн бол туул голоор 3 жилийн хугацаанд одоо туул голоос ингээд модоо урсгаад ингээд авчирсан гэсэн үг. За нэг удаа сал урсгахад биш үү? 5 машин мод урсдаг гэж тооцдог. Нэг удаа сал урсгаад. Тэгээд 10 жилд 11 удаа сал урсгадаг байсан гэсэн. Тэгээд 3 жил гэхээр нийтдээ 33 удаа сал урсгасан гэсэн үг. Ингээд тооцох юм бол тэр хүн зүгээр цэрэгт байхдаа гэж байна. Тэ нэг 20 21 настай байхасаа 3 жил зэрэг алба хаахтаа нийтдээ улсад 165 машин мод бэлтгэж өгчээ гэж тооцож байна гэж.
гэж байгаа. За морь тэрэгэн дээр бол одоо тэр палк гэдэг юм да. Палк бол нэг өсрөөл нэг 10, 11, 12 л ордог баг. Морьныхоо дийлж чадхаас хаалчлахлаа. Тэгвэл палк гэдэг чинь 4 метрийн урттай нойтон палк байх нь ш. Тэгээд тэрийг ингээд хөрөө араамаар оруулаад палк гэдэг дөрвөлжин юм гаргадаг. Тэр дөрвөлжингээр нь яг нэг палкын байшин ингээд барьдаг штэ. Гэтэл эн чинь бол юм том гойлонгууд бэлдэж байгаа гэж ойлгож болно шүү. За тэгээд цэргээс халагдаад 3 жил мод бэлдсэн модтой ажилласан хүн чинь цэргээс халагдахтаа нутагта өвс хадах морин стандад хадуур хөллөх догшин морь сургаж бэр тэнхээ улам нэмэгдэжээ гэж. За тэгээд нөгөө мод гэдэг нь хүнд зүгээр лагс хүнд зүйл байгаа шүү дээ. Түүнийг ингээд чирнэ гэдэг бол хөр гарын гэдэг юм уу дөрвөн нурууны булчин сайжирна. А одоо энд ирээд амьд зүйлтэй ноцлож эхэлж байгаа байхгүй. Адуудаа ноцлолтон гэдэг чинь хүнд бүр ясны бэр суулгадаг гэж үздэг. Тэгэхээр 3 жил мод бэлдсэн хүн маань нутагтаа очиод зэрлэг адуу сургах те одоо юу гэдгийг морь сургах, эмнэг сургах гэдэг юм ийм ажил хийгээд эхэллээ. За ингэж явсаар нэг мэдхэд те би ирүүл хоёрт аль болох хүнд юм өргөмөр санагдах болж сумынгийнхаа дарга бат очрын сайлын үнэгч үүрж үзчихээ гэж. За бэрэн багтаж ядаад эхэлсэн байна. Тэгээ 20 эдгэн настай байгаа. Тэгээ том угсраа салыг гараар сэлүүрдэн залж хөлөөр хүч гарган тул зогсож байсан мань хүн те хүч бэрн нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж нэг өсөндөө өөрийнх нь хувьд нэг юм цаашдын спортын дасгал болоод исэн юм аа гэдгийг те одоо бид хүн тухайд анзарч ирсэн юм уу бидэрт бол одоо ингээ харагдаад шүү дээ ер нь бол. За ингэж яагаад 22 настай байх та буюу 1953 онд одоо энэ чинь цэрэгт байх үе шүү гэхдээ цэрэгт 51 он татагдсан гэхээр чинь 53 онд цэрэгт байх үедээ улсын наадам зодолж үтсэн байгаа байхгүй юу. Улсын баяр наадамд анх удаа зодоглоод 2 даваад Завхуу аймгийн харьяат улсын зан Өлзийн гарам давгад унсан. За 1954 онд 3 даваад Архангай аймгийн харьяат улсын зан Жанчмын найданд очиж унсан. Тэр наадмын дараа болсон Төв аймгийн Эрдэнэ за тэгээд Мөнгөн морьд сумын наадамд бас очиж барилдсан байгаа. За тэгээд тэгтээ төрүүлж сумын заан толтой болж байрныхаа даагийг сумангийнхаа даргадаа бэлгэлж исэн гэдэг. Ийхүү улсын баяраар барилдаад арга барил туршлага одоо гэдэг зүйлийг дутснаас болоод 3 давнаас илүү гарч чадаагүй. А гэхдээ сумын наадмуудад очиж барилдаа төрүүлээд сумын заангад цолыг авцсан. Тэгээ нөө цэрэгт байгаа учраас сумангийн даргадаа төрүүлсэн байшааг нь л өгч исэн байх. За тэр нөгөө тэмээ өргөсөн гэдэг чинь ер нь бол нэг юм 2 3 үйл явдал байгаа. Бүр баттгаж байгаа үйл явдал байгаа. Тэрний анхны тохиолдол нь 1955 онд Ман баярт зориулсан бүхий барилдаанд оролцохоор нутгийн хашруудыг даган явахдаа Жамин дөржийн бэр хүч биеийн эдис бүхэн мэдрэгдэж уулыг ч бол өргөд тавьчихж болмоо санагдсан явсан гэдэг. Тэгэхэд нодлон цэргээс халагдаж ирээд залуу хүдний одоо ааг хүч хоёр нь ингээ эрдгийг нь харж байгаа одоо хамт явсан нутгийн наадамчт нь тэг бөхчүүд нь одоо ингэсэн гэж байр байдлыг нь харж агаад одоо элдвэр сорж үзье гээд тэг газар нилээн төгссөн болохоор сайхан сумын ойролцоохон арзгарын даваа гэж байгаа. Арзгарын даваан дээр гараад төр амс хийсэн гэж байгаа. Тэгээ амс хийхдээ тэндээс ингээд иржсэн Жамин дөржийг харангуудлаа нөгөөд нь дуудаж ийн гэнэ бөхчүүд. Дуудснаа. За дүүхүү барилдах гэж яваа хүн бүх хүн те үүнийг өргөөд тэр тотголсон 3 чулуун дээр тавьчих гэдэг нэг юм хоньны дайтай хэмжээний тийм чулууг заасан юм байна л да. Тэгээ тэр одоо тэн дээр байгаа тотглоо тавьсан байгаа 3 чулуун дээр наа чулуугаа авч тавьчих гэдэг чулуул зааж. За тэгэхээр дэрэгд нь очиод нөгөө хүн чинь эргээл тойруулаад харсан чинь одоо цэргээс салгатаад ирсэн залуу байх нь шүү дээ. Харсан чинь ер нь санаанд нь элбэгхэн багтаад ингэж шүү дээ чулуу. Тэгэхээр нь лавхан тэрвэрж хагаад өндийгөөд татсан чинь нөгөө чулууг сэв хийтэл өргөөд ирэх нь тэр гинэ. За ингээд нөгөө бяранда нөгөө бул чулууг чинь өргөж аваач нөгөө заасан газ нь аваач тавьчихсан. Тэгсэн чинь нөгөө нутгийн бөхчүүд нь ах нар нь овоо шүү гэсэн урмын үг сонсгоод тэр хэрээр нь зоригжоод наадмын газар очин очтол их урамтай явж байлаа гэж. За тэгэд энэ чулууныхын талаар тэр хамт явсан бөхчүүд нь ч ярьдаг, энэ хүн өөрөө ч ярьдаг. Тэгсэн чинь энэ чулууг нь бас дараа нь бүх болохоор сонирхож байгаа залуучууд ч юм уу те бүх байрын 3-аас 4 хүн дөрвөн талаас нь өргөхөд газраас хөндөрөлөхөд нэн бэрхэл хөндөрүүлсэн гэдэг юм байлээ. За тэгэхээр нэг 20-тойдоо зэрэгт яваад 23-тойдоо халагдаж ирээд 24-тойдоо явж байгаа гэх юм бол 24 настай байхдаа тэр нэг хүнд чулууг өргөж хийжтэй. За тэгээд нэгийн даваанд одоо тэр очсон даваанда те нэгийн даваа эхлэх төхөж бөхчүүд зодголж ийлаа. Энэ үеэс маналж ав нэг тэмээ хөтлсөр ирсэн гэж. За тэнд нь. За тэгээд алдуул тэмээ болоод суман тэмдэгдүүлэх гэж яваа гэж тэр үед ярьж ирсэн байна. Тэр амтны бараа сүр гэж ихээ аргагүй Монгол утгийн нэгэн хүчтэн гэмээр хүн байлаа. За тэгээд Жамин дөрж түүний сүрийг багтан дөхөж очивол нөгөө нэг хөтлж явсан хүн нь бас том бөхөл байсан байх гэдэг л да. Тэгээд очисон чинь нөгөө нэг хүнэлтгсэн бол та. Чи тэнхээтэй байрын залуу байна. Үүнийг өргөөд үзээч гэж хэлсэн гэж. Сонжин харамвал болмоос юм шиг санагдаа явцсан. Тэгэхээр нь
цээжин доогуур нь ороод мөрлөн өндийвэл тэмээний урд хоёр хөл нь сэвхийгээд ирсэн. Тэр нь чулуун молгоо өргөж явсан тэр нэг юм тэ багтаад исэн нэг тэр гоё нэг юм урамтай байсан үеийн л бол таарад байгаа байхгүй. Тэгээд ямар ч байсан нөгөө тэмээний урд хөлн доогор нь орсон юм. Цээжин доогор нь орж байгаад ингээд мөрлөл түлхсэн юм шиг байгаа. Гэтэл нөгөө нэг юу яадаг штэ. Нэг нохоо ингээд нэг хоошоо цомцоогоо суудсан байдаг шүү. Бүксөөрөө ингээд суугаад хоёр хөлн босоолцсон. Яг тэрэн шиг ингээд нөгөө тэмээгийн чинь цээжнээс нь ингээд өргөөд гсэн чинь ингээд хөл нь өргөгдөөд тэгээ хоошоо ингээд цомцоогоо суусан юм аа л да нөгөө тэмээ. За тэрий чинь харсан нөгөө эргэн тойронд байсан хүмүүс шуугаал явцсан. Тэгэл ерөөсөө тэмээ өргөдөг гэж нэр олчиж байгаа байхгүй. Нөгөө нэг булганы сайхны нөгөө тэмээ өргөдөг нэг бүх гарч ирлээ те. Тэмээ өргөдөг нэг залуу гарч ирлээ гэдэг. За ингээд ямар ч нэг тэр үед бол нэг ийм сонь тохиолдол болоод ингээд урд хоёр хөлийг хөндөрүүлээ цээжиг дээш нь өргөөд ингэсэн байгаа юм. За тэгээ аргатаа мэрэгтэй бүхэн ухраас те тэр сондоо болохоор тэнд очиод нөгөө барилдсан. Тэгээ барилдаад төдийлэн сайн барилдаагүй. Гэхдээ тэмээ өргөдөг гэдэг нэрийг бол тэндээс цүгөөд үлдсэн байгаа байхгүй. За хоёул хамтран ярилцж ярьч. За тэгээ. За өнөөдрийн дугаарыг маань аюулгүй байдлын төлөө хамтдаа Forward Motors event итгэж байгаа. За энэ компани маань Япон улсын нэр хүндтэй 8 корпорацийн албан ёсны дистрибьюторээр ажилладаг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр эдний хэрэгжилж байгаа тэр сэлбгүүд нь бол дандаа оригинал сэлбгүүдийг ойлгож болно. За мэдээж автомашин бол таны амь насыг хариуцж байдаг учраас оригинал чанартай сэлбгүүдээр сэлбэж явах нь зүйтэй. За хуурамч юм бол хүний амь насыг ч авч болохоор тийм аюултай зүйл шүү дээ. За тэгээ Forward Motors маань 26 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас маш их туршлагатай гэж ойлгож болно. За маш их хариуцлагатай ажилласны үр дүнд Японы 8 корпорацтай гэрээ байгуулж чадсан байх нь. Японууд бол хариуцлагатай хүмүүстэй л гэрээ байгуулдаг шүү дээ, тийм. За Forward Motors маань мөн бусад авто засварын газруудад уриалга гаргаж байгаа. Хэдүүлээ бүгдээрээ юм чанартай сэлбгээр үйлчлүүлэгчтэй үйлчлэе гэж байгаа. За бид нартай хамтарч ажиллаарай гэдэг урилгыг тарааж байгаа. За тэдэнтэй холбогдох утасны дугаар 7510 ТЭЦ 3-ын яг хотелд тэдний офис засварын газар нь байж байгаа. Тэнд ч очиод бас уулзч болох юм байна. За баярлалаа. За баярлалаа. За үүний араас 1957 оны нэг үйл явдал орж ирж байна. 1957 онд болсон. Улаанбаатар хотын авраг шалруулах үндэсний бүхийн тэмцээн. За ийм тэмцээнүүд бас ийм зохиогддог байсан тий. Одоо манайхан ч мэдээж тийм нөгөө дунд голын цэнгэлдэх гээл тий. Дунд голын цэнгэлдэхэд барилдаан болдог байсан. Цирк тасралтгүй барилдаан болдог байсан гэх юмчлээ. Тэрнтэй адилхан Улаанбаатар хотын үндэсний бүхийн авраг шалгалт тэмцээн. Тэгээ 1957. За энд ч сүртэй аврагууд маш их яригдана. За тэгсэн чинь Жаминд орж 1957 оны хүртэл аймаг сумандаа байсан. Тэндээ тэгэл нөгөө аймаг сумдаа барилдаад ингэж ирсэн. Тэгээд бүр аймгийн Арслан гэдэг цолыг авчихсан байсан. Аймгийн Арслан болсон. 1957 гэхэр чинь нэг 25 26 орчим настай гэсэн үг байхгүй. Тэгээ аймгийн наадмаас хальж барилдаж үзээгүй Жаминд орж аймаг хотын тэргүүн бөхчүүдийн туршлага солилцох барилдаанд оролцохоор Улаанбаатар хотыг зорьсон. За ингээд Монголын одоо газрын хүчтэнгүүд тэнд цугласан байх нь хүчтнүүд. Гэсэн чинь хөдөлмөр нийгэмлэгийн заал гэж байна гинэ. Тэр заал нь пиг дүүрэн хүнтэй байлаа гэж. Урд нь зааланд барилж үзээгүй хэлэх үү, дэвэд гартал энэ тэндхүү гэрэл гэлбаад үзэгчдийн ярилцсан байтугай амьсгалхан дэргэд сонсогдоод тун их бачимдаж баламгдаж байваа гэж. Учраа жолоогүй байжсэн чинь ховдын найдан өмнө говийн Дэмүүл Арслан, говь алтайн Чимбат нар унчхан тэр гэж. Тэгэхээр тэр нөгөө нэг тэ үдчил өссөн тэр том цолтой хүмүүс гэдэг юм уу тэ сонсчл өссөн тэр том цолтонгууд нь юуг унтсан. За ингээд нөгөө нэг ийм зааланд барилдах гэдэг юм мэдгүй ядж идэл тэ нөгөө нэг булганы тэр тэмээ өргөдөг нөгөө аймаг арслан ирчлээ мөчлээ гэх юм шиг бүх юм сонсогдоод ингээд зааланд агуудгаа барилдаж байгаа байхгүй. За ингэж хэлсэн чи тэр хүмүүс унаад өгсөн. За ингээд нэг үе бодох юм бол бас жоохон тас хийгээл тэ барилдах арга олж хэллээ гэж. Дөрвийн даваанд Шарвын Батсуур аврагтаа таарч аврагыг давсан. За өдөрт 6 барилдаа хийдэг. Тэгээд 7 хоногт 3 удаа барилдаан болдог. Нийтдээ 45 хоног үргэлжилсэн ийм том барилдаа. Наач юу вэ? Энэ бүр нэг ийм олимп шиг юм байгаа зү баг тий. Ингээ боддоо Улаанбаатар хотын үндэсний бүхийн авраг шалруулах гэдэг. Тэгсэн хэрнээс газрын хүчнүүд цуглардсан байгаа. Тэгээд 7 хоногт 3 барилдаантай нийтдээ 45 хоног үргэлжилсэн гэж боддоо. Тэгэхээр ч одоо за 45 хоногоор бодохлоор 57 35 77 49 те сар гарангийн барилдаан ч юм болох гэдэг байгаа байхгүй бараг л. Тэгтэл энэ барилдаанд 7 хоногт 3 удаа барилдаг. Тэгээ нэг барилдахдаа 6 удаа барилддаг юм байгаа байхгүй. За ямар ч гэсэн манай он бол ингээд эхний 2 3 даваагаа давчаад 4-ийн даваан дээр Шарвын Батсуур аврагыг даваад ингээд гараад ирсэн. За тэгээд зарим өдөр нь барилдахгүй өнждөг. Заримдаа томхон заал танхимтай газарчсан салбарлан барилддаг.
Тэр нөгөө нэг нийгэмлэгийн хөдөлмөр нийгэмлэгийн зааланд багтахгүй байх юм бол тэр барилдаанд болох ёстой өдөр учраас өөр томхон зааланд очиж бас давхар барилдуулдаг. Ийм том одоо уралдаан гэдэг юм уу тэмцээн болж исэн байна. За тэгсэн чинь ийхүү барилцаар байгаад. За яг хөө энд барилдаж яхад нь те булганы тэмээ өргөдгийг манад барилдуулж өгөөч гэд бас нөгөө урилга бишгүй ирдэг болсон гэж. Булганы тэмээ өргөдөг. Одоо нэгэсэндээ үндэсний бүхийн нэг юм од байх гэдэг штэ. Одоо манай Орхон баяр гэдэг ч юм уу, Батмагна гэдэг ч юм уу, манай наслан залуучууд ч бас ингээд Монголдоо гэдэг дэлхийн хэмжээний одод болоод штэ. Тэрнтэй адилхан одоо энэ хүнийг те тухайн үед бол булганы тэмээ өргөдгийг манад барилдуулаад өгөөч гэж хүмүүс их одоо булаацалж байсан гэдэг юм уу ингэж хийсэн байх юм. За ийхүү барилцаар хагаад тэнд чинь 64 бүх барилдсан юм байна. Тэгээ тойргоор барилддаг. 64 бүхөөс 59 даваагаар төрүүлж үндэсний бүхийн Улаанбаатар хотын авраг болсон байх юм. 59 гэдэг чинь амар шүү дээ. Тий. Одоо эн чинь тэгэл Шарвын Батсуур авраг яригдж гин, одоо Өмнө говийн Дэмүүл арслан яригдж гин. Тэгээ тэр үед чинь цуудаа аврагууд яригдлгүй яг хөө. Ядчил төвдөн дорж аврагын хувьд гэсэндээ бас л нэг удаагүй ийд байгаа үе гэх мэтлэн. Тэ ер нь бол ингээд дарийн дамдын авраг гэл том аврагууд яригдж байгаа шүү дээ. Энэ бүх хүмүүс байсан. Тэгэхэд 64 бүхөөс 59 даваагаар төрүүлсэн. Тэгэхээр тэр аврагууд энэ хүний ардл бичигдсэн байж таарах гэдэг. Тэгэхээр 1957 онд зохион байгуулагдсан Улаанбаатар хотын авраг шаардлагах үндэсний бүхийн тэмцээний авраг нь Жаминд орч аймгийн арслан цолтоогоор ирээ төрүүлж байж. Тэгээ байжсэн чинь за Улаанбаатарын авраг болчлоо. За тэгээд Монгол орон даяар үндэсний бүх сонирхчдын дунд тэр жигтэй яригдана. Булганы сайхан сумаас нэг тэмээ өргөдөг тэнхээтэй хүү гараад ирсэн гинлээ. Нөгөө хүү чинь бүр явж нөгөө нэг том аваргуудтай чинь те Улаанбаатар хотын аваргын төлөө өрсөлдөөд аварга нь болчлоо. Тэр одоо нэг 25 26 орчим настай залуу байна. Бүр аваргуудын аварга нь болчлоо шүү дээ. Төр давчлаа энэ удаад. Тэгсэн чинь тухайн үед байгаа хэвлэл мэдээлэлээс. За үнэхээр тэмээ өргөдөг юм уу? Тэрийг нь батлая гэд сурвалжлага ирсэн баг. За энэ тухай. За ингээд маргааш нэгэн барилдаан таарад бөхчүүлтээ сууж исэн чинь хар савхин хөрөмтэй хоёр нөхөр ирсэн гинэ. Тэмээ өргөдөг нь аль нь вэ гэд асуусан гэж. Тэгээ бөхчүүд унд сургалсаар Жаминд орчдод энэ хүнийг олоод ирсэн гэж. Тэгээд ирснээ тэгж гинэ. За бид Монцаймагийн сурвалжлагч нар байгаамаа гэд үнэлгээ үзүүлсэн баг. Тэмээ өргөдгийг чинь үзэж олонд сурталчлах учиртай хэмээн тайлбарлахад тэр олон өдрийн барилдаанд алжаалснаач үйл тоон тэдэнтэй цуг явлаа. Тэг барилдаанд явж исэн. Тэр үед нь дундуур нь баг сурвалжлага ирсэн байж таарах гэдэг байгаа байхгүй. За тэгээд барилдаж исэн хэрнээс явчихж байгаа. Урд нь өргөж үзсэн. Тэгээж тэр үеийг бодох юм бол бэр чадал өмнө нөгөө нэг ингээд хөлийн нэг хөндөрөөс тэрнийг бодох юм бол илүү зузаардсан баг гэдэг өөртөө эрдсэн баг. За тэгээ хамт явъя гэдэг. Тэгээ малын зах руу явсан гинэ. Малын зах дээр очлаа. Сурвалжлагчид нэг тэмээтэй хүнтэй уулзаад уучраа хэлсэн чинь эзэн ч гэсэндээ дутаа зөвшөөрөв гинэ. Тэр хүн гэсэндээ манай тэмээг өргөхнөөгүй харъя гэж байгаа шүү дээ. Нэгэсэндээ одоо тухайн үед тэ нэг юм сенсац гэх юм уу нэг юм шууган яваад шүү дээ. Хүн болго анхаарал хандуулж байгаа тэр зүйл. За тэгсэн чинь хамт явсан нөгөө нэг хэдэн бөхчүүд нь байна л да. Тэд нар нь болохоор ингээд дөрвөн хөлнөөс нь ингээд нэг юм одоо олс уйж байгаад те ядаж нөгөө тийрүүлчихгүй тулд ингээд тийрх юм бол хөлийг нь татах зорилготой ингээд дөрвөн хөлнөөс нь барьсан байж байгаа байхгүй. За ингээд дөрвөн төлөөс нь татуулаад өөрөө манай гидсэн доогоор нь орсон гэж. Гидсэн доогоор нь орохдоо хоёр давхар хөвөнтөө хүрм тохож ингээд нөгөө нэг жирэг маяг юм хийж ягаад тэгээд доор нь ороод ингээд өвдөг тулж байгаа л алхах ингээд ингэж өвдөг тулж байгаа л ингэж яж байгаа л тэгэл гидсэн доороос нь өргөсөн юм шиг дээ шиг. Тэгээд гисэн гэж ойр авднаас хүмүүс юу болсон юм мэдэхгүй бөөнөр алга ташаа сүйдэл бол явчлаа. Харин тэмээгээ буулгахдаа болгоомжтой тавихгүй бол дарж алмаар санагдсан гэдэг өгдөг гэж байгаа. Манай бадам сэрэж дарслан овсгоотоогоор намайг бодох юм бол те яг толгоогоо ингээд тонгоогоод ингээд нөгөө тэмээгээ буулгах агшинд нь намайг зүгээр татаал ингээд шутраад гаргаад ирсэн. Тэгээд би нэг юм даруулаагүй гарч ирсэн гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ хүн өөрөө ингэж гочилсан. Тэрийг нь Монцоймын агентлаг сурталчилсан. Тэгээд тэнд байсан дөрвөн бүх одоо дөрвөн хөлнөөс нь ингээд татсан дээр удан сэрээс таслан хажууд нь хамт байсан байна. Тэгээд одоо юу гэдгийг Монцоймын агент гэхээр одоо мэдээгээр гаргадаг ч юм уу хэвлэлээр бас гаргасан л байж харах гэдэг. Энд камергүй байсан юм хата зургийн аппарат. 50 одоо эн чинь 57 оны Улаанбаатар хотын аваргын үеэр ярьж байгаа шүү дээ. 57 оны бичлэг байдаг бол би чинь 61 оны үндэсний бүхийн наадмын бичлэгүүдийг үзчихсэн. 57 оных байж магадгүй л баг. Тийм. Монцоймын утсан бол ямар нэг тийм баримтжуулах зураг хөргөн ч юм уу манай видео медиа байх юм бол манай найрлагчаас харуулж байгаа те. Тэгээд өөрийн хувьд бол хэлж байгаа нь гидсэн доогор нь орж ингэж яагаад ингээд дээш ингээд боссон. Тэгээ босчоод алхах гэсэн чинь болдгоо юм байлээ гэдэг байгаа. Тий, алхах гэсэн чинь болдгоо юм байлээ. Тэгээд эргүүлээ буулгасан гэдэг. Ямар ч байсан эргэн тойрноос хүмүүс алгацчаал явчихна гэхээр чинь одоо аль нэг талыг нь хөндөөрүүлсэн ч юм уу те. Эсвэл дөрвөн хөлийг хөндөөрүүлсэн ч юм уу нэг тийм юм болсон байж таарах гэдэг. Тэгээ энэ хүн чинь өөрөө нэг жижиг хүн биш шүү те. Эд байх үедээ бүр 190 мэртэй өндөр нь. 190. Тий.
Тэгээд 100 гаруй килограмм жинтэй. Тэгэхэр чин өөрөө тийм том хүн ингээд өргөлөөч гэсэндээ зөв гидсэн ингээд хунраад юм уу хөлн ингээд газаас хүндэрхгүй үлдэн жиж байхгүй байхгүй. Ингээд босоход бол ер нь л хүндэрүүлэхээр байх. За яг тэр үзэгдэл байх юм бол манай найруулагч бас харуулад тавьчаарай. Манай үзэгчид бас яг тэр талаар нь харж исэн байх юм бол бидэнтэй бас коммент хэсгээр хуваалцаад үлдээч ирээ те. За ийм болсон байгаамаа. За ингэж байжгаад 1958 оноос ахуулаад одоо улсын наадамд иргэд барилдаж эхэлж байгаа. Өмнө нь бол тэр цэрэгт байхдаа ярьсан ганц хоёрын даван дээр барилдаж байгаа л бутсан байх гэдэг шүү дээ, тий. За ингээд 58 он гэхэд бол тэрээр нэг 27 орчим настай. За тэгээд Монгол бүхийхөө үндэсний бүхийхөө одоо хүчнүүд дунд зөв ёсоор бичигддэг болцсон. Ард түмэнд яригдаад эхэлсэн ийм бүх болж байгаа. За тэгээд 1958 он бол түүний хувьд бол их сайхан жил болж өнгөрсөн гэж байгаа. Яг харахгүй л те 57 онд нь тэр том аваргуудыг унгаагаад Улаанбаатар хотын аварга болцсон. За тэгээд тэмээгөө өргөцсөн. За цуутаа бол цуутаа ийм үе. Улаанбаатар хотын үндэсний бүхийн аварга шалгуулах тэмцээний 64 бүхийн шатарчилсан барилдаанд төрүүлж хотын аварга болоод улсын баяр наадамд зодогдохоор боллоо. Энэхүү наадамд 5-ын даваанд Адиа зааныг цолгүй багтана. Адиа зааныг давж 6-гийн даваанд улсын аслан Мэжид доржиг тухайн үед бол заан цолтой байсан. Тэр хүнийг даваад 7-гийн даваанд Төвдөн дорж аваргад унаж улсын начин гэдэг цол хүртсэн. Тэгэхээр чин 7-гийн даваанд 6 даваад начинд хүрж штэ тий. Одоо бол 5 даваад начинд хүрдэг штэ. Гэтэл 6 даваад 7-гийн даваанд Төвдөн дорж аваргад яах арга. Төвдөн дорж аварга чинь бол өөрөө аралтай юу аралтай, бяртай юу бяртай. Яг энэ хүний бүр энэ тэнцүү үзэлдэг чинь мөний хувьд мөн л дээ. Гэхдээ Төвдөн дорж аваргад бол бас л олон жил барилдсан багш тал руугаа төлхөө анхаардсан ийм байгаа үе. Гэхдээ л одоо манай бярта гэхэд Төвдөн дорж аваргад 7-гийн даваанд унжиж. За мэдэж дорж гэдэг энэ хүн болохоор улсын наадамд төрүүлээгүй ч гэсэндээ одоо сая заан багта тэр хүнд унж штэ тий. Энэ хүн бол хожим нь арслан болсон л доо. Гэхдээ улсын наадамд төрүүлээгүй ч гэсэндээ 1963 онд Мөнхөд аваргад унаж үзүүлээд тийм алсан цолтой болсон юм баггүй. Тэгээ улсын наадамд хамгийн олон шөвгөрсөн арслан гэдэг статистикийг одоо ч гэсэндээ эзэмшдэг ийм хүн юм билэ. Энэ Мэжид дорж арслан гэж. Энэ хүн улсын наадамд нийтдээ 17 удаа шөвгөрсөн. Ийм хүн байдаг. За Жаминдорж Арслангийн эд бэр аслан гэж хэлчихэд юм л да. Тэгээ Жаминдоржийн одоо эд бэр барилдаан нь 26 27 орчим наснда эхэлсэн болтой гэдэг шүү дээ. Одооноос л эхэлж байгаа байхгүй тий. За ингээд 1958 онд бол 6 даваа 7-гийн даваанд унчлаа. 59 оны наадам. Ардын хувьсгалын 38 жилийн баяр наадамд 5-ын даваанд улсын зан Аранзал хэмээх гомб доржид өвдөг шороотсон байна. 5-ын даваанд унтсан. За Жаминдорж 59 онд залуучууд оюутны анх дугаар их наадмын үндэсний бүхийн барилдаанд 37 бүхөөс 31 даваад тэр үед энэ барилдаанд нэг барилдсан одоо хүмүүс цол олгож ирсэн юм байна. Ингээд улсын заан гэдэг цолыг тэнд хүртсэн байгаа юм. За алдар давраг дарийн дамдын 37 бүхөөс нэг жуналгүй буюу 36 удаа давж төрүүлж исэн үе. Тэгэхээр дарийн дамдын авраг гэдэртээ нэг үе учраас тий яах аргагүй л дээр доороо гарах нь ойлгомжтой. За ингээд улсын наадамд 56 оноос 1960 оны хооронд завсралгүй 5 дөрүүлсэн аварга бол дарийн дамдаа аварга байсан. Ийм эдтэй бярта байх үед нь зэрэгцэд гарч ирж иж. За ингээд 1960 онд 6 даваад 7-гийн даваанд өмсдөг хэмээх гомд дорж заанд унсан. За ингээд 1961 оны наадам болж байгаа. За түүний хувьд бол 57 оноос ахуулаад хоошоо ер нь бол одтой цуутай байгаа. За 1961 оны наадам гэдэг нь өөрөө их онцлогтой наадам. Яагаад гэвэл ардын хувьсгалын 40 жилийн тэгш наадам. За тэгээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад элцдэг. Тэгэхээр тэрний өмнөх жилийн одоо яг өмнөх наадам болох гэдэг байхгүй тэр жилийн наадам гэсэн үг. За тэгээд энэ наадам дээр чи манай улс төрийн төвчнөөс ч тэр намцгийн хөдөлгөөс тэр мэдээж 40 жилийн учраас нийт одоо хамтын нөхөрлөлийн орнуудын бүх төлөөлөгчдийг урддаг нэлээд том хэмжээний хүлээн авалтыг том хэмжээний үндэсний баяр наадмаас сучилж хийдгээ. За тэгэхээр Жаминдорж бол тэр үед улсын заан цолтой байсан байх нь. За 1961 онд ардын хувьсгалын 40 жилийн яагаар 5-ын даваанд Жигмэд дорж начинг унгаас. За 6-гийн даваанд Шарав жамц начинг. 7-гийн даваанд Батсуур аваргыг тус давж шөвгийн дөрөвт үлдсэн байна. Шаравын Батсуур аваргыг унгаас эхэлчихэл бүр ингээд. За тэгээд тэр үеийнхэн цолоор бас биччихээд байгаа гэж шүү. Энэ наадмын шөвгийн дөрөвт заяа. Тэр үеийнхэн цолоор бол Дархан аварга, Дарийн дамдын. Дарийн дамдын аварга тэгэл 56, 57, 58, 59. Авшаа 57, 58, 59, 60 гээд дараалал 4 жил төрүүлсэн юм уу те. Ийм одоо улсын дараагийн Дархан аварга болцсон байгаа үе. За тэгээд өөр нэг үлдсэн хүн нь улсын заан, Чойжлийн Бээжин аварга шүү дээ те. Тухайн үед зурчлан заан байсан байна. Заан Жаминдорж, манай улсын заан Жаминдорж. За тэгээд начин цэрэн нар үлдсэн. За наадмын нэгэн онцлог нэх юм бол цэрэн аваргын талаар яриад байгаа шүү саяных.
начин байсан үе юм шиг. Наадмын нэгэн онцлог нь гэх юм бол шөвгийн дөрвөн бүхийн хоёр нь Хөвсгөл аймгийн цагаан өр сумынх, хоёр нь Булган аймгийн сайхан сумын бүхчүүд байгаа юм. Сонин тохиолдол тий. За ингээд шөвгийн дөрв ардын хувьсгалын 40 жилийн наадмын шөвгийн дөрвийн бүх тодорцсон байгаа. Цолны ирэмбэр за 8-ын 5-нд дарийн дамдан авраг жамин дөржиг амлан авсан байна. За нөгөө талд нь Цэрэн болон Бээж нар үлдсэн байдаг. За тэгээд дарийн дамдан аврагын хувьд бол жамин дөржиг амлан авч даваад тэгээд Цэрэн начин Бээжинг давсан юм байна энэ үед. За тэгээд ардын хувьсгалын 40 жилийн тэгшөө наадмын үзэг төрөний барилтанд залуу начин Цэрэн болон завсаргүй тав төрүүлээд байсан дарийн дамдан аврагыг давж төрүүлсэн байдаг. Ийхүү улсын начин Цэрэн заан цолыг алгасан Монгол улсын авраг болж байгаа юм. Тэгэхээр бид нар Цэрэн аврагыг мэднэ шүү дээ. Монгол бүхийн 33 шинжийг бүрдүүлсэн аврагаа гэж манай бүгч сонирхчд яриад байдаг. Тэгээ энэ хүн болохоор начин байжгаад тэгээд улсад дараалал тав төрүүлсэн дархан аврагыг хаяад тэгээд шууд улсын аврагтай цолонд хурж ийж. За тэр цуута наадмынх нь шөвгийн дөрөв дээр нөгөө бидний яриад байгаа жамин дөрч маань бол явж хийжээ. За энэ наадам 7 давж 8-ын 5-нд дарийн дамдан аврагд өвдөж ороодсон улсын зан жамин дөрч маань тухайн үед Монгол улсын арслан цолыг хүртсэн байна. За тэгэхээр нөгөө 40 жилийн тэгшөө байсан оролцсон бүхчүүдийн тоо өндөр. За тэгээд цолыг бас ахиулан олох гэдэг юм уу? Ер нь цолыг олгох гэдэг энэ журмын дагуу Монгол улсын арслан гэдэг цолыг тэнд хүртжээ. За арслан маань бол дарийн дандаа аврагтай барилдсан барилдааны хадлаар ярьж байгаа. Шөвгийн дөрөв дээр барилдсан байна шүү дээ. Өөрөө сүүлд өгсөн ярилцлаган дээр ингэж хэлээ. 40 жилийн хойгоор би дамдаа аврагын толгойг уургалаад дарахад бадам сэрээжид наа толгойг нь л ёстой гаргаж болдгүй шүү гэд надад сайн сануулсан. Би дотроо бааргүй юмд хийлээ гэж бодоод сайн дараад лээ. Тэр бичлэг нь байгаа. Одоо манай найрч үзүүлэх баг. Тэгэд дарийн дамдаа аврагын толгойг ингээд уургалаад ингээд дарцсан. За тэр тэмээ өргөдөг, яадаг хийдэг, адуудаа ноцтолдог, мод ингээд шийдэг мэдэг тэр хүний энэ барьцнаас хэр варгийн хүн гарахгүй юм байна. За тэгээ бүр ингээд манаа хүн гэсэндээ эндээс гаргах юм бол би унчна гэдээ бүр ингээд тулт байсан. Тэгсэн чинь дамдаа авраг тэгсэн гинэ өөрт нь. Өөрөө энэ одоо бадам жамин дөрж арслан гэвэл өөрөө ярьсан байгаа шүү энийг. Тэгээ ингээд толгойг ингээд барьцсан чинь дамд миний удаас тавьж ийн гинэ. Хөш чих урагчлаа штэ. 50-ачтай л гэж тэгсэн гинэ. Тэгэхээр нь тэгээ унаачтай гэдээ урдаас нь тэгсэн гин. Тэгсэн чинь нөгөө чи үгүй л гэж. Тэгснэ би ч улам нөгөөдхийг лавшруулад улам шанглаад улам ингээд дарддаг юм байгаас тий. Тэгсэн чинь төд удалгүй за хогш багтарлаа шул гэж байна. Тэгэхээр нь би чи халахад 5 төрүүлсэн хүн. Би ганц төлөвлөхөд яадаг юм те. Эсвэл чи надад унаад өг гээд. Тэгээ барилцахтаа тэгчихсэн гэнэ. Тэгсэн нөгөө дамдаа аврах болохоор үгүй аа л гээд тэгээд ин гэж. Дахиад улам чангалаад улам ингээд толгойг дараад байсан гинэ. Тэгсэн чинь дамдан хэсэг байжснаа. Өгшөө жоохон салхи оруулж штэ. Салхи ахуулж штэ. Эвгүй болоод штэ гэхээр нь за арайч муухай юм болоо да гэд барьцаа ялэмгүй сулсан ч л дамдан толгой гаргаад ганцхан шидээл дайраал намайг хайцсан гэж. Ам их. Тэг ийм л барилдаан болсон юм да гэж өөрөө энэ жамин дөрж аслангийн хувьд бол хожим нь ингээд инээгээд тусан ярьсан байдаг. Юм байл өөрөө бүр ингээд амаар ярьсан бичлэгийг нь бас үзлээ л дээ. За ингээд 1962 онд Дундговын улсын начин Дорж Товуугаар шөвөглөн 6-гийн даваанд Дамдан дөрт цаанд. За 1963 онд болохоор 6 давж 7-гийн даваанд Говьалтай аймгийн харьяад Пүрэв цаанд унсан байдаг. Жамин дөрж арслан улсын баяр наадамд 1966 онд 4, 1971 онд 3, 1981 онд тус 2 давж исэн гэдэг. За хоёулаа хамтаа ажиллаж ярьчих тийх үү? За ногоон оноо байгал төрийн бус байгуулах өнөөдрийн дугаарыг ивенттгч байна. За энэ газар нь 2013 онд байгуулагдсан тогтвортой хөгжил, байгальд ээлтэй, эко, ногоон хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ чиглэлээр нийгэм тустай сайн дурын оролцоог дэмжих, зөв дадлт хөтлөх зорилготой платформ хөгжүүлэн ажиллаж байгаа. За Green Score Nature гэдэг аппликейшн байгаа. Энэ дээр яг ногоон юу хийгээд тий юу гэдгийг байгальд ээлтэй үйлдэл хийгээд тэгээ ногоон оноо цуглуулдаг юм байна. Тий. Ер нь бол энэ гадны орнуудад ийм үйлчлэгээ байдаг юм байна. Ерөөсөө эн чинь ийм байхгүй. Ногоон оноо л гэж хэлээд байгаа болохоос яг хүн байсныгаа төлөөл ер нь оноо цуглуулдаг байгаа гэсэн үг шүү дээ. Дэлхийгээ хайрлсан те дэлхийг одоо дэлхий рүү чиглэсэн ийм үйлдэл хийсний төлөө ийм ногоон оноо цуглуулад за тэгээд энэ төрийн бас байгууллагатай хамтарч ажилладаг газруудаас хөнгөлөлттэй тийм үйлчлэг авах хэрэгтэй болох юм байл. Айгүй олон газар байдаг юм билээ шүү. Айгүй олон газар. Одоо жишээлбэл зүгээр нэг
дэлгүүр байлаа тий. Тэр дэлгүүрээс бүтээгдэхүүн авч байгаа шүү дээ. Тэр бүтээгдэхүүн нь хүртэл энэ байгууллагата гэрээ байгуулсан байгаа буюу та худалдан авалт хийхдээ таны худалдан авсан тэр ууттай юм дотор чинь яг тэр бүтээгдэхүүнд байх юм бол тэр нөгөө нэг аппликейшн дээр чинь таны бүтгэл дээр ногоон оноод чинь нэмэгдээл ах юм. Тэр ногоон оноогоороо дахиад юм худалдаж авахд юм уу ингууд л хамтарч ажилладаг маш олон байгууллагуудын бүтээгдэхүүнүүд нь болон үйлчлэгийн дээр урамшуулах хямдруулуудыг аваа явуулдаг. Их дэлхийгээ хайрласныхаа хариуд хэлүүлээ авч байгаа л зүйл гэсэн. Тэгээ энэ чинь бас дэлхийн олон улсад ногоон оноотой юугүй юу гэдгийг бас хардаг болсон юм байна. Жишээлбэл сургууль мургуулд явъя гэж бодъё л та. Тэгэхээр чи ногоон оноотой юу гэдэг ногоон оноотой байвал чам даваа тал үүснэ гэдэг. Нөгөө волонтер гэдэг чинь сайн дурын ажил тийм. Яг тэд дээр ч ногоон оноо өгдөг шүү. Ингээд нэмэгдсэн юм билээ шүү. За Green Score CGMN гэдэг вебсайтаар зочлоод дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За мөн бүх аппликейшны дэлгүүрүүдээр Green Score Nature гэдэг аппликейшн байж байгаа бах. Тэрийг татж аваад за тэгээд ногоон оноогоо сайхан цуглуулцгаая. За ойлголоо. За баярлалаа. За баярлалаа. За өргөжлүүлэн нэвтрүүлгээ ярья. За саяны нөгөө нэг тий яриа ингэж өнгөрч байгаа. За жагаар эндээс эхэлнэ. За тэгэд Жаминдор Жарслангийн хувьд болохоор салтаадаж өргөх. Одоо тийч нөгөө нэг юм адуу малтаа ноцолцсон чинь нөгөө амтны чинь бас л ингээд хөлөөр нь оруулаад савнаас нь ч юм ингэж л өргөдөг шүү дээ. Тэрнтэй адилхан салтаадаж өргөх. За буулгадах, дэгээдсэн буюу тонгосон хүнийг хариулж унагадаг, бярдаж барилддаг. За эд үедээ бол 180 см өндөртэй 109 кг жинтэй. Дээрээс нь үндэсний бүхийн бас шүүгч хийдэг. Чөлөөт бүхийн 2 дугаар зэрэгтэй тамирчин байсан гэдэг юм. За улсын арслан Жаминдорж 1971 онд бусад бүх нарынхаа хамт зөвлөлт бод улсад очиж Монголын одоо үндэсний бүхий сурчлага арга хэмжээнд оролцож дунд сургуулиудад үйлчилгээ, аж ахуйн ажлыг олон жил гүйцэтгэж ирэхдээ бүх болох боломжтой хүүхдүүдийг сонгон авч үндэсний бүхийн секцийг удаа дараа байгуулан хичээллүүлж бүхийн залуу халааг бэлтгэх хэрэгт өөрийн хувь нэмрийг оруулж байваа гэж. Энэ хүн чинь тэгэхээр чин одоо сургуун хүмүүжүүлэгч тухайн салбарынхаа бас нэг юм цаашдын ирээдүйд гар бие оролцож явсан ийм хүн байгаа байхгүй. Ийм хүмүүсийг одоо бид нар соён гэгээр үргэлж хэлээд идэг шүү дээ, тийм. За тэгэхээр Жаминдорж гэдэг хүн бол одоо 1971 онд гэдэг чинь 40 настай байхтаа гэсэн үг, тийм. Бүртэл ингэж явж ийж. За дурсамж яриануудыг та бүхэндээ хүргэе. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Эрдэнэ болгон гэж хүн байдаг. За энэ хүн болохоор одоо бид нар нөгөө жүжигт кинон тоглодгоор нь мэднэ. Хатанбаатар Магсарж авийн дүр тоглодог энэ ирхэн байгаа. За энэ хүн өөрөө нэг яг энэ хүнтэй тулж таарсан нэг үйл явдлаа бидэнд ярьж өгсөн байгаа. Дурсамж болгож. За Эрдэнэ болгон гэдэг энэ хүн нутагта УАЗ 469 машинтай явж байгаад зам нилээ муу байсан учраас шаварт суусан байгаа. Дугуун бараг бүтнээр шаварт далд орж ийн гинэ. Өөрийнх нь яриагаар бол хойд талын гişхүр гэхүү тэр төмөр нь шаварт далд орцсон байдалтай суусан байсан гэдэг. За ингээд 69 явж байгаа нилээн суудсан. Тэгэж явж байгаад арслантаа таасан баг. Нутгийн арслантаа минь тус мэдээд учир байдлаа хэлсэн. За ингээ балраа явж гинэ. Машин шаварт суусан иймэрхүү байдалтай л байж гин те. Яага яа гэж яаж болдгоо гэд хэлсэн чинь Жаминдорж Арслан байгаа байхгүй. Жаминдорж Арслан. За тэгвэл чи нэг шил арх гаргаад өгвөл машины чи гаргаад өгье гэж гинэ. Тэгсэн чинь та ганцаараа гаргах юм уу гэж асуусан чинь. Гэхдээ энэ 69 чинь гаргахад олон хүнтэй гаргадаг юм уу гэж тэгсэн гэж. Тэгснэ гарч ирэглэх зузаахан юм олоод ирэх үү гэд ингэсэн. За тэгэхээр нөгөөдөө олоод өгсөн байна. Тэгсэн чинь гараж ирэглэж хагаад машины ард талаас нь өнөөх далд орсон төмөрнөөс өргөж гаргаад хажуу тийш нь тавьсныг нь олон хүмүүс нүдээр харж гайхамж ирсэн. Юу вэ? Тэгэхээр одоо тэр араас нь одоо ганцаар амж араас нь гол сэгэл барьсан юм уу да тий? Гол сэгээс бариад жиргэлж барьж байгаа л тэгээд өргөөд хажуу тийш нь гаргаад тавьсан гэдэг байна. Тэгээд тэр чинь зүгээр ил байгаа юм шиг шүү дээ. Шавд суудсан байгаа шүү. Тэгэхээр тэр зүгээр өргөхөд хүртэл хэцүү шүү дээ. Тэгэхээр л ингээд лаг шавранд ингээд барьцалтаад ингээд суудсан байгаа юм. Тэр барьцалдаанаас нь салгаад гаргаж ирэл тавьсан байх гэдэг байгаа байхгүй. Тэгээд улсын арслан мэжид орж байгаа болохоор бас нэг ийм үйл явдлын талаар ярьж байгаа. Миний үеийн болон дараа үеийн бүхчүүдийн дотор булганы тэмээ өргөдөг Жаминдорж шиг Яспирта хүн ховор. Яспер гэдэг. Тэгээд тэр Яспер гэдгийг одоо тэр нөгөө адуу малтаа ноцолдож суулгадаг, тэр хүнд юмтай ноцолдож суулгадаг. Тэрийг болохоор Яспер гэдэг байгаа. Ер нь энэ хүнд мод чулуу молууны гэдэг юм уу иймэрхүү ажил хийсэн хүмүүсийн энэ гол булчин гэдэг, нурууны булчин гэдэг, энэ загсан булчин гэдэг л дээ. Энэ гол бэр гэдэг. Тэр гол бэр бол их сайн сууж өгдөг л гэдгийг. Тэгээ нэг юм хүзүү зузаантай ч юм уу те хүзүү зузаантай нурууны тэр гол бэр итэл гэж хүмүүс яриад байдаг. Тэгэхээр тиймэрхүүл би хаата хүн байсан юм шиг байгаа. За тэгээд
одоо нөгөө нэг тухайн үед чинь яг нөгөө үндэсний бүх өн чинь ингээд араас нь залгуулаад тэр нөгөө нэг мөнхөд аваргын үе эхэлж байгаа шүү дээ, тий. Мөнхөд аваргын үе, араас нь тэгээ баян мөнх аваргын үегээ явчихж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ хоёр бүх хүртэл хоёр мөнх ч гэсэндээ мөн адил. Өөрийнхөө одоо тэр үеийн бөхчүүдээс за энэ Эрдэнэ очир гэдээ арслан байгаа. Тэгээд тэмээ өргөдөг Жаминдож хоёрыг илүү барьж чадaltaа гэж те хэлж ярьсан байдаг. Энэ хоёр бол үнэхээр бяртаа хүмүүс. Яг бяртаа хүн гэж хэнийг хэлдэг вэ гэхээр энэ хоёр л байна гэж хоёр мөнгө хүртэл дурсан ярьдаг байсан юм байна. За тэгээ хүчит арслан маань хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагандаа ингэж байгаа. За ах нь 4 удаа улсад төрүүлэх боломж байсан. За 1959 оны наадмаар би улсад төрүүлнэ гэж ирээд 5-ын даваанд унтсан. Ер нь гайгүй барилдах үедээ хүүхдээ алдаад сэтгэл санааж ахын тиймэрхүү байдалтай ирж байсан барилдахад нөлөөлсөн байж магадгүй мөө. Ах нь халахын наадам цөөхөн ирсэн дээ гэж ярьсан бэ. За улсын арслан Жаминдож залуу бөхчүүдтэй хандаж за ингэж байгаа. Олон төрлийн барилдаан хөгжсөн одоо үед залуу тамирчдын нэг чухалчлах нэг гол зүйл нь бол өдөр тутмын бэлтгэлээ. Дасгал сайн хийх явдал юм шүү. Ингэснээр бие балдар тогтож, бие махбод чирэгжиж, амьсгал задарч спортын хааны хэмжээнд хүрнэ. Бэлтгэл бол спортын нэг одоо хаан гэсэн үг шүү. Спортын хаан гэсэн үг шүү. За энэ үгийг хэдэн онд хэлж байгааг би мэдэхгүй л байна л да. Гэхдээ яг энэ хэрэгжиж байгаа. Одоо сүүлд нөгөө үндэсний сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтод яг нөгөө хоёр багт хуваагдаад ороход Батмагна бит хоёр нэг баг байхгүй. Тэгээ Батмагнатай ингээ яриа сууж хахад ингээд бид нар ч нөгөө нэг юм өмнөх бэлтгэл гээд ингээд цаг заваад гаргаал нөгөө багийнхан ч уулзаа бэлтгэл хийхэр болж байгаа шүү дээ. Тэнгүүд Батмагна яг тийм юм бэл. Өдөр болгон бэлтгэлтэй. Алгасдаггүй. Заавал хийх ёстой гэсэн бүр маш хатуу дүрмтэй. Тэгээ өдөр болгон бэлтгэлтэй. Тэгээд бэлтгэл дээрээс байж хагаад тэгээд үргэлжлүүлээд заалан дээрээ нөгөө сагсныхаа бэлтгэлтэй бид эд дээр хийж байгаа байхгүй. Тэгээ маргааш нөхөд биний бэлтгэл хэдэн цагаас дарна. Би тэгвэл тэрнийхээ өмнө заалаа ингэж зохицуулж идэх үү гэдэг. Бүр ингээд амралтын өдөр байсан ч гэсэнтэй яг өдөр болгон бэлтгэлтэй гэдэг юм байна. Тэгэхээр энэ хүний хэлж байгаа үг гэсэндээ ерөн тэр амжилт гэдэг зүйлд хүрэхийн тулд өдөр тутмын бэлтгэл гэдэг энэ удаад хэлсэн байгаас тий. За энэ байгаа. Хоёрт нь болохоор бүх ээлдэг даруй зантай хамт олонныхоо сургамжийг биелүүлдэг сайхан араншинтай байж амжилтанд хүрч олон түмнэр бие хүрээлүүлнэ. Яста яг гоё хэллээ. Тийм багц тий. Тэгээд би одоо ингээл анзаараад ахал бас л одоо манай яг үндэсний бүхтэр амжилттай явж байгаа тэр залуучуудын тэр хүндлэл тэг ах нарынхаа үгийг сонсож байгаа тэр нэг сургамжтай байдал өөрийнх нь тэр даруй байгаа төлөв байгаа хүндлэлтэй байгаа хүмүүжлэлтэй байгаа гэдэг зүйлс бас хүмүүс маш их анзаардаг шүү. Энүүгээр л хүний үнэлэмж бүрддэг шүү. Яг тийм. Бид нар ч Монгол бөхөө дээдэлж одоо явдаг хүмүүс шүү дээ. Бүхэн дээр сагсалцаад ах юм бол тэр үнэлэмж тэрийгөө дагаал буурна гэсэн үг. Тий. Дээрээс нь тэр нөгөө нэг ахмадыг хүндэтгэн гэдэг зүйл чинь ер нь явж энэ олон улсуудаас явж баг Монголд л айгүйх үлдсэн зүйл байдг юм шиг байлаа шүү дээ. Одоо ингээл Солонгос Японд явж байхад чинь метронд гэдэг ч юм уу тий. Тэр суудл аваа сууж байгаа оюутан байна уу тий хүн байна уу хамаахгүй. Хажууд нь тэгэл ахмад хүн зогсоод ч юм явж л байдаг. Жирэмсэн хүнд л яхахгүй судал тавьж өгөн тий. Одоо эсвэл тусгай хавцад хүмүүс судал тавьж өгөн л гэж байгаа. Тэр судлууд дээр хүмүүс суухгүй. Манай монголчууд гүччихээ суучдаг л да тэн дээр тэгтээ. Юу суухгүй. Гэтэл ингээл Улаанбаатарт одоо юу гэдгийг хаана хөдөө оромтгч тий. Ямар ч ахмад хүн ороод ирсэн. Айл гэрээ хоймод сууж байгаа хүн босоол доошилдог үстэй. Ямар ч дарга цэрэг байсан босоол доошилдог үстэй. Тэ? За тэрнтэй адилхан. За бэлтгэл сургуулийн үед шантарч болохгүй ямар ч хүнтэй болгоомж хянамжтайгаас гадна айхгүй барилдах хэрэгтэй. Олон мэхийг угсруулж хариу хийдэг хашир бөхчүүдийн барилдаанаас цуцалтгүй байнга сурах нь чухал юм аа гэж бөхчүүдтэй болон сургаж байгаа тэр залуучуудад зөвлөдөг байж. За Жаминдож арслан бол олон сонирхолтой домгийн эзэн бүхийн нэг. Тэгэхээр товчоор хэлэхэд орон нутагта хоньны чимнэний чулуун өргөж одоо өөр газар аваач тавьсан гэж яригддаг. Цэрэгт байхдаа үнэ өргөсөн гэдэг байгаа шүү дээ. Тэр үнэ өргөсөн гэдэг шүү дээ. Үнэ өргөсөн гэдэг хожим нь тэмээ өргөсөн гэх мэтлэн. Энэ олон зүйлсийн одоо энэ ярианы эзэн нь бол энэ Жаминдож арслан байна. Тэгээ Жаминдож арслангийнх 2 хүү 5 охинтой олон ач нартай өнөр өтгөн айл болсон. Тэгээ ачтай нараас нь бол хүчит арслангийн удмыг үргэлжлүүлэх бүх төрхөнд дамжиггүй хаа гэж найдаж байна. За Монгол улсын хүчит арслан олон түмэндээ тэмээ өргөдөг хэмээн алдарсан Жаминдож маань 2015 оны 11-р сарын 8-ны өдөр өвчний улмаас таалалд өгсөн байдаг. За 31 онд төрсөн хүн 2015 онд тэгэхээр бас сайхан насалсан ийм ирхэн байна. Тэгээ тэр болтлоо тий тэнгэр дэвштлээ үндэсний бүхийнхөө төлөө хичээлж байгаа залуучуудаа бүгдэнд нь одоо харамгүй сайхан уг сургаалаа хайрлаж үзсэн ийм ирхмийн талаар ярихад ийм байлаа. За баярлалаа гэнэ. За баярлалаа. За өнөөдрийн дугаарыг маань ногоон оноо байгаль төрийн бас байгууллага болон Forward Motors event итгэлээ
Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр Сугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хостолгоны Од Мөндөр радиогоор хүрсэн. За дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Удаагийн банкны дансага 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.